1986 Өмнөд Солонгосын Намгүм ногоон талыг нөмөрсөн тусган болох Хова сон. Гэвч тэр жил хүн бүрийг айдас нөмөрсөн. Нэгэн залуу эмэгтэй алууж нутагт даяар айдас татуулсан бөгөөд энэ бол ердөө эхлэл байсан ба 10 жил үргэлжилсэн 30 жил бариадаагүй цуврал алуурчны түүх ингэж эхэлсэн. За, hi guys. Дараагийн мэтлэндээ тавтан морил. За, энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ яах вэ гэхээр дэлхийн нийт ирж очроосон. Тэгээд болоогүй Өмнөд Солонгосыг айц давтуулсан маш аимшигтай түүхийг та бүхэнд ярьж өгөхөөр шийдлээ. Энэ гэмт хэрэг 1986 оноос эхлээд 2019 онд хэрэг нь гүйцэд хаагдсан. Гэтэ энэ үргэлжлэх 30 гаруй жилийн хугацаанд ерөөсөө ямар ч тийм уул үлдэлгүйгээр маш цэвэрхэн гэмт хэрэг үйлдсэн нэг аимшигтай цуврал алуурчин байдаг. Тэгээд болоогүй энэ цуврал алуурчны түүхээс болоод бүхэлдээ кино бүтсэн байдаг. Тэгээд та бүхэндээ сонирхолтой байх болов гэдэг үүднээс ердөө 5 жилийн өмнө хаагдсан аимшигтай гэмт хэргийн цуврал алгын талаар та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. Олон мэрэдлээ шууд эхлэе те. За та бичлэг эхлээс өмнө лайкадаас бас саппорт хавтан мартаарай. Энэ болон судалгаа, энэ болон баримтуудыг цуглуулахын тулд маш их цаг хугацаа орсон шүү. За тэгээд бичлэгэнд орцгоё. За Ховасон гэдэг энэ тосгон болохоор ямар ч гэмт хэрэг илэрдэг маш тийм тайван тосгон бол байсан юм байна. Гэсэн чинь 1986 оноос 2091 он хүртэл 10 гаруй эмэгтэй энэ тосгонд хүчирхийлүүлээд бас амнасаа алдсан байна. Тэгээд болоогүй Солонгосын хамгийн хар дарсан гэмт хэрэг болон бичигдсэн байна. Хохирогч болгон нь өөр насны хүмүүс байсан. Зарим нь хүүхэд, зарим нь бүр өндөр настай эмэгтэйчүүд байсан. Гэхдээ нэг ижил юм нь болохоор бүгд улаан өнгийн хувцас өмссөн байсан бөгөөд зөвхөн бороотой өдөр л ингээд тэр цуврал аллах нь үлддэг байсан юм байна. Тэгэхээр та бодоод үзтээ бороотой өдөр зөвхөн улаан хувцастай эмэгтэйчүүд л энэ цуврал аллахын хохирогч болсон гэхээр алуурч бүр амар судалгаатай юм шиг танаас санагдчихна уу? Бүр энэ санааг нь бүр амар гүцэхгүй байх юм. За тэгээд үүнээс болоод Солонгосын эмэгтэйчүүд тухайн үед улаан хувцас өмсөхийг цээрлээд улаан хувцас бол үхэл гэж тухайн үед бол хүмүүс үзчихсэн юм байна. Тэгээ зарим судлаачид нь болохоор үүнийг алуурчин үнэхээр ухаалаг сонголт хийж исэн гэж үздэг юм байна. Яагаад вэ гэхээр жишээлх юм бол бороотой өдөр гэрч болон уулмөр үлдэх магадлал маш их бага үт юм байна. Тэгэд болоогүй улаан хувцас нь болохоор эмэгтэйчүүдийн алсаас айгүй тод харах, мөн дээрсэн бусад хүмүүсээс ялгаж харах болон амархан ажиглах өнгө гэж үздэг юм байна. Тэргийн дараалал нь юу байсан бэхээр эхний хохирч нь болохоор 71 настай эмэгтэй байсан. Харин хоёр дахь хохирч нь болохоор 25 настай залуухан эмэгтэй байсан юм байна. Тэгээд гурав дахь хохирч нь юу вэ гэхээр 13 настай охин байсан юм байна. Тэгэхээр энэ хулгайч нь 75, 25, 13 гээд энэ цуврал алуурч нь бол нас бол ямар ч хамаагүй байсан байна. Энэ цуврал алуурч нь яаж исэн бэ гэхээр загасчлан хохирчиг өөрөө дур мэд сонгодог байсан юм байна. Та хэд мань харж байгаа энэ зураг болохоор мөрдөн шалгах явцад тайлангийн хэсэг зурнууд харагдаж байна. Тэгээд болоогүй хохирогч бүр нь улаан бүслүүртэй дотор хувцастай байсан бөгөөд хэргийн газар бүр бараг л ямар ч хурууны ихээ үлдээгүй байт юм байна. Тухайн мөрдөн байцаагч болон цагдаагийн хүмүүс юу гэж үзчихсэн бэхээр энэ бол үнэхээр мэрэгжлийн төвчний алуурчин байна гэж бол гэмт хэрэгтнийг үзсэн юм байна. Тэгэд болоогүй мөрдөн шалгахын явцад маш олон хүндрэлүүд тулгарсан. Тэгээд тэрний юу гэхээр Солонгосын түүхэнд хамгийн өргөн мөрдлөг энэ цуврал алуурчин дээр бол хийгдсэн байт юм байна. 2 сая гаруй цагдаа нар 20,000 гаруй сэжигтэн шалгасан ч ердөө ганцхан ширхэгцсэндээ нотлох баримт ерөөсөө олдоогүй гэнэ. Тэгээд та бодоод үзтээ 20,000 хүн сэжигтнээр татаад ерөөсөө ганц ч нотлох баримт олдоогүй гэхээр тэгээд 2 сая цагдаа штэ энэ бүр Монголын зүгээр 3/2 байна тхүү. Ийм хэмжээний хүчин чармаал гаргаад тэр хүнийг бариг үгээ оцтой таад. Бүр ямар амар мэрэгчлээ юм бэ те. Тэгээд хүмүүс болохоор ганцаараа шөнийн цагаар гарахаас маш их айж эхэлсэн байна. Тэгээд тосгон тэр чигтээ гэрлээ унтраах ч юм уу те. Тэр өөрийгөө байгаа гэдгээ айллах нууж амьдарч ирсэн байна. Тэгээд тухайн үед болохоор шинжлэх ухааны технологи ерөөсөө хөгжөөг байсан учраас ДНХ шинжилгээ авах боломжгүй бол байсан юм байна. Уул мөр нь өдөр ирэх тусам замхарч байсан учраас цагдаа нарт бол итгэл найдвар гэдэг зүйл бараг л төрөөгүй гэсэн тайлбар өгсөн юм байна. Тэгээд 1980-ад онд ч ДНХ Солонгост хараахан тэмцээн хөгжөөг байсан учраас Америкийн нэгдсэн улс руу 180 гаруй ДНХ-ийн шинжилгээ явуулсан юм байна. Тэгээд тэр нь нэгэн ч таараагүй. Тэгээ болоогүй 40,000 гаруй хүний хурууны ихийг шалгасан юм байна. Гэсэн ч гэмт хэрэгтээ хизээч илрээгүй. Тэгээд 2003 онд энэхүү гэмт хэргийн бодит явдлаас сэтвлээд Memories of Murder гэдэг ийм кино бүтээсэн юм байна. Кинон дээр юу өгүүлдэг вэ гэхээр тухайн гэмт хэргийг яг л байгаагаар нь дүрсэж харуулсан байт юм байна. Товчхон киног тайлбарлах юм бол нэгэн цагдаа гэмт хэрэгтнийг харцаараа л нэг амар харж шинждэг тийм нэг цагдаа байсан юм байна. Тэгээ жоохон бүтлэхүү. Тэр цагдаа нь болохоор маш олон хүмүүсүүдийг тэр гэмт хэрэгтэн гэж шижилсэн боловч ерөөс нэгийг ч бариагүй. Тэгэд болоог бүр сөөвүүлээс хүртэл маш сайн чадварлаг тийм мөрдөгчийг урьж хамтдаа мөрдлөг хийгээ явдаг. Тэгээ явжсэн чинь бүр сүүлдээ гэмт хэрэгт нь олтгой байгангуулаа. Мань харцаар хүнийг шинждэг тэр цагдаа нь бүр ингээд хуурамч гэмт хэрэгтэн барин гутлаа тэрийг гэмт хэрэгтнэр зарлж марлаа бүр амар гачин болдог заяа.
тэр цуврал алуурчнаас одоо ганцхан эмэгтэй амьд хоцорсон байдаг. Тэр эмэгтэй мэдүүлэгтээ юу гэдэг вэ гэхээр одоо зөөлхөн гар одоо миний одоо амийг ингээд тагалсан байсан гэж өгöd тайлбар өгсөн байдаг. Тэгээд тэр хоёр яасан бэ гэхээр одоо ганцхан шижүүрийн одоо мөрлөг хийж эхэлсэн. Тэгээд нэг хүнийг олдог байхгүй. Тэр хүний айгу зөөлөн гартай байсан учраас одоо энэ хүн байна гэд яг л одоо бариад бүр тэр хүний бүр ингээд шорон руу зөөх гэжсэн чинь тэгээд тухайн үед нөгөө хүнийх нь нөгөө ДНК-г нь аваад одоо Америкийн нэгдсэн улс руу юу гэдэг явуулсан гэсэн байна. Тэгээд тэр хариу нь гинтхэн яг шорон руу одоо аваа явах гэжсэн чинь хариу нь таараагүй ирдэг. Тэгээд кинон дээр яадаг вэ гэхээр тэр залуу зүгээр явуулчихдаг. Тухайн кино 2003 онд гарсан шүү дээ. Тэр үед гэмт эргэтэн ч хүртэл одоо олдоогүй байсан учраас хүмүүс бол үнэхээр сэтгэлийн зовёртой одоо энэ киног хүлээж авсан байт юм байна. 2019 онд хэрэг гарснаас хойш 33 жилийн дараа нэгэн хэргийн ДНХ-г шинжлэх боломжтой болсон. Үр дүн бүр үнэхээр гайхмар байсан. Нэгэн хоригдлын ДНХ нь одоо цуврал аллагт өртсөн одоо хохирогч 10 эмэгтэйгийн 3-тай нь одоо ДНХ-г таарсан байт юм байна. Тэр гэмт хэрэгтний нэр нь болохоор Ли Чун Жэ гэдэг нэртэй. Тэрээр өөр нэг гэмт хэрэгт ял идэж байсан бөгөөд энэ бол өөрийн хүлээмжшөөрөхөөс нааш олдохгүй алуурчин байсан. Тэгээд ДНХ-г таарсан учраас 2019 он буюу одоо ковидын үед энэ цуврал аллагын алуурч нар өгöd бол зарласан байна. Лиг гихч нь болохоор нийт 14 хүн хөнөөсөн гэдэг хүлээмжшөөрсөн. Тэр 30 гаруй жилийн турш одоо сул чөлөөтэй явж байсан. Үүнийг сонсоод үнэхээр олон нийт үнэхээр бухимдсан. Шүүх хэргийг одоо хэрэгсэхгүй болсон ч хоригчдын ар гэр нь гүн зовёртой үлдээсэн бөгөөд эргэж яагаад уралсан бэ гэхээр энэ одоо олон жилийн хугацаанд яагаад хууль хяналтын газар юу хийж байсан бэ гэж одоо асууж байсан байна. Тэгээд эцэст нь алуурчныг одоо бариад яг энэ гэмт хэрэгээ яах гэж үйлцсэн талаар ерөөдөө гэмт хэрэгтний шинжээч нар бол асуусан. Тэгээд бид нар ч ямар тайлбар өгсөн бэ гэхээр хүүхэд наснда одоо хүчирхийлэл ганцаардаа сэтгцэн эмэгтэй бол тэр хүн байсан. Мөн дээрэс нь цэгт байхдаа дарамтанд одоо өссөн. Тэгээд гэр бүлээ зоддог гаж зуршилтай байсан. Тэгээд эцэст нь яасан бэ гэхээр 1994 онд тэр хүн өөр нэг аллахын хэрэгээр одоо шоронд ороод гэтээ өмнөх одоо цуврал аллахынхаа ял шийтгэлийг бол аваагүйгээр өөр ял шийтгэлээр бол шоронд орсон байсан байна. За тэгээд эцэст нь дүгнэх юм бол энэ үйл явдал нь үнэхээр бодитоор болсон. 2019 онд 6 жилийн дараалал гэмт хэрэг тайлсан байна. Тэгэхээр энэхүү аимшигт түүхээс бидний одоо сургамж олох зүйл нь юу гэхээр энэ одоо хүн бол хүүхэд наснда маш их хүчирхийлүүлж одоо маш их дарамтыг одоо өөр төр мэдэрдэг байсан гэжсэн тайлбар өгсөн. Тэгэхээр хэрвээ таны эргэн тойронд одоо хүчирхийлэл давтаж байгаа мөн дээрсэн хэд их ганцаардал донд байгаа ч юм уу тийм шудраг бус зүйл хэрвээ та бүхэнд харагдах юм бол энэ бүхэн бол үнэхээр таслан зогсоох ёстой гэдэг бол энэ түүхээс бол юулаа харж болж байна. Манай Монгол ардын зүрх үг гэдэг чинь хүн болох багаас хөлөг болох унаанасаа гэдэг үг байдаг. Тийм учраас хүүхэд нас гэдэг бол бүх зүйлийн суурийг тавьдаг нас. Тэгэхээр энэ насыг бид нэр хайлаж бас хамгаалж явах нь хамгийн зөв байснаа. Энэ зүйлээс одоо мэдэх ёстой нэг point юм болов уу гэж энэ бол хувьдаа бодож байна. Тэгээд дараагийн аимшигтай сонирхолтой бас амар зөвүүн гэмтэргүүдийн талаар хэрэг сонсох хүсэх юм бол та хэд мань лайк дараа сабскрайб битэн мартаарай. За тэгээд bye guys.